бол бидний байнга давтан хийдэг тэр зүйл юм. Тэгвэл онц сайн байх нь үйлдэл биш, харин дадал зуршил байх нэ гэж Аристотл хэлсэн байна. За би өнөөдрийнхөө видеогоор та бүхэндээ өөрийнхөө дуртай сэдвүүдийн нэг болох habit буюу одоо дадал зуршил гэж яг юу юм бэ? Яагаад ийм чухал юм бэ? Ямар хэрэгжүүлж болох тийм гоё дадал зуршлууд байдаг юм бэ гэдэг талаар базаад товчхон одоо өөрийнхөө өнцгөр мэдээлэл өгөх гэсэн юм аа. За тэгвэл дадал зуршил гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яагаад тэгвэл тэр ийм чухал юм бэ? Тэгэхээр хүний тархин дотор өдөрт 60000 бодол. За бүр зарим их сурвалжийн мэдээлэлээр 12-оос 60,000 бодол орж ирдэг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон орж ирж байгаа бодлуудын 80% нь сөрөг бодол, 95% нь өчигдрийн, уржигдрийн, түрүү 7 хоногийн бодож исэн тэр бодлууд нь тавтагдсан ингээд орж ирж идэг юм. Энэ олон бодлуудыг үйлдэл болгоход нь хөтлөөд идэг зүйл нь болохоор тэр дадал зуршил habit гэж нэрлэдэг байгаа. Нин ялангуяа одоо бидний хийдэг unconscious mind буюу ухамсаргүйгээр хийж идэг тэр үйлдэлүүдийг хэлж байгаа юм байна л да. За та нар бүгдээрээ сонсч ирсэн байх те. Бодол биелээ олноо, бодол биелээ олдгоо гэд. Зөндөө олон юм дээр харж ирсэн байх. Тэгэхээр тэр бодол биелээ олно гэдэг байгаа юм. Тэр бодож байгаа бодол нь өөрөө тэр ухамсаргүйгээр хийгдээд үйлдэл болоод үйлдэл болоход хөтлөөд идэг зүйл юм байна л да. Өглөө босоод усанд орох, шүдээ угаах, хувцас өмсөх, өглөөний цайгаа уух, гэрээсээ гараад хаалгаа төгчих, машинаа бариад явах гих мэтчлэн маш олон юм жижиг үйлдэлүүд бүгдээрээ ухамсаргүйгээр хийгдэж идэг. Тэр unconscious mind гэдэг зүйлээр хийгдэж идэг тийм зүйл байдаг юм байна л та. Тэгэхээр энэ дадал зуршилт гэдэг маань өөрөө таны тэр өдөр ямар үйлдэл хийх юм, ирээдүйдээ ямар үйлдэл хийх юм бэ гэдэг зүйл рүү чинь хөтлөж идэг зүйл гэсэн үг юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та өөрөөр одоо бодоод үзье те. Та ямар хүн болмоор байгаа, та ямар амжилтанд хүрмээр байгаа чинь таны яг одоо өнөөдөр ямар дадал зуршилтай байгаатай чинь шууд хамааралтай гэсэн үг. Жишээлх юм бол та дэлхийн хамгийн баян хүн Jeff Bezos шиг одоо тэр хүн шиг тийм дадал зуршилтай бол та хамгийн баян хүн болдгоо маа гэхэд ядаж та маш том амжилтанд хүрнэ гэсэн үг. Харин эсвэргээрээ та ажилгүй, гэртээ суудаг, байнгын солонгос сериал үздэг, аав ээжээрээ тижээлэгдэг ийм хүмүүсийн дадал зуршилтай бол тийм хүмүүсийн нэг болон гарцаагүй гэсэн үг. Тэгэхээр дадал зуршил ийм чухал байдаг юм байна. За тэгвэл дадал зуршил гэдэг юмыг яаж бий болгох юм бэ? Яаж урт хугацаанд нь авч явдаг юм бэ гэдэг дээр би 3 зөвлөгөө өгье. За нэгдүгээрт нь бол дадал зуршил гэдэг нь үндсэн 3 одоо ийм шат дараалтайгаар бий болгох юм байна. За нэгт нь өдөөгч. Хоёрт нь үйлдэл. За гуравт нь шагнал гэсэн ийм одоо дараалтайгаар альва нэгэн дадал зуршил бий болж идэг юм байна. За жишээлх юм бол өсвөр насны хүүхэд те сургуулийнхаа хамгийн од, хамгийн кул харагддаг ах эгч нарыг тамхи татчих байгааг одоо харъя гэж бодъё. Тэгэх юм бол тэр хүүхэд би ч гэсэн адилхан эдэртэй адилхан тамхи татах юм бол кул харагдах юм байна, гоё харагдах юм байна гэж бодоод тэр одоо сэтлүүгээ өдөөгч болж байгаа гэсэн үг. Ингээд тамхиа татлаа үйлдэл хийж чинь дараад нь шагнал нь болохоор тэр тамхиа татчих байхдаа би ч гэсэн одоо энэ нөгөө гоё кул харагдаж байгаа бах энэ ах шиг бас гоё харагдаж байгаа гэж бодож байгаа тэр бодол нь өөрөө шагнал болчихно гэсэн үг. Тэгэхээр ингээд 3 одоо шат дараалтайгаар аливаа нэгэн үйлдэлүүд хийгцээр энэ дадал зуршил болоод хувирчдаг юм байна л да. Тэгээд энэ 3-ын хамгийн чухал хэсэг нь энэ шагнал. Та шинээр дадал зуршил бий болгох гэж байгаа бол ямар нэгэн дадал зуршилыг бий болгох гэж байгаа бол заавал хамгийн сүүлд нь өөрөө шагнаж байгаа. Зүгээр л одоо энэ үйлдэлийг хийсэндээ баярлалаа. Та 2 сунаасандаа баярлалаа. 10 сунаасандаа баярлалаа. Энэ номыг уншсандаа баярлалаа гэдэг өөртөө баярлалаа гэдэг хамгийн багтаа. Эсвэл нэг кофе аваад уучдаг ч юм уу, нэг ланч идчихдэг ч юм уу,
өөрөөгөө нэг кино үздэг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд баярлуулж явах хэрэгтэй юм байна. Ингэснээр яадаг вэ гэхээр хүний тархин дотор допамин гэдэг ийм даавар одоо ялгарч идэг юм байна л да. Энэ даавар нь болохоор хүн аливаа нэгэн сэтгэл ханамжтай үйлдэл хийх, шагнуулах, баярлах гэх мэтчлэн ийм зүйлүүд хийсний дараа хүний тархинаас тэр допамин гэдэг бодис ялгарч идэг гэсэн үг. Тэгээд тэр үйлдэлээ хүн дахин тавтан хиймээр одоо санагддаг байх нэ. За энэ бол эхний зөвлөгөө. Хоёрт нь болох юм бол байж болох хамгийн багаас нь эхлэх гэсэн үг. Байж болох хамгийн багаас нь эхлэх. Өдөрт 2 хон сунаа. Өдөрт ганцхан хуудас ном уншия. Өдөрт 5 минут алхъя гэдэг ч юм уу. Хамгийн багаас нь эхлэх хэрэгтэй. Дадал зуршил гэдэг зүйлийн нууц нь хэмжээндээ биш олон дахин тавтан хийсэндээ нууцна байгаа. За шинээр хүн одоо шинээр нэг тийм үйлдэл хийхээр хүний тархин дотор байгаа тэр нейронууд буюу тэр эсүүд нь хоорондоо ингээд холбогдож эхэлдэг гэсэн үг. Маш олон төрлийн нейрон эсүүд хоорондоо холбогдно. Тэгээд энэ холбогдож байгаа эсүүд нь тэр үйлдэлийг 1 2 3 удаа хийхэд хоорондоо холбогдож байгаа тэр холбоос нь маш тийм одоо эмзэг байдаг. Маш амархан тасардаг гэсэн үг. Ийм учраас дадал зуршлыг хийхдээ жоохон хийгээд алга болчиход байдаг шалтгаан тэр юм. Тасарчаад байдаг. Харин олон дахин давтан хийснээрээ тэр холбоосууд нь улам бат бих болоод хэр баргийн одоо тасрахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө олон жил тамхи татсан, олон жил арх уудсан, олон жил буруу хоолны зуршилтай явсан хүмүүс тэр буруу дадал зуршлаас нь салахад ингээ хэцүү байгаад байдаг юм. Тэр нь тасарч өгөхгүй хэцүү байдаг. Тэгэхээр ерөөсөө их хийсэндээ биш олон дахин тавтаг хийсэндээ л нууцсан байна гэсэн үг. Тэгээ мэдээж эрэг одоо өдөр болгон 2 сунаагаад хэдэн сар одоо 2 хоо сунаагаад ингэ яваад байгаа гэсэн үг биш. Та 5 сунаадаг болно, 10 сунаадаг болно, 20 сунаадаг болно, 100 сунаадаг болно. Тэгээ хэдэн сарын дараа тэр 100 сунааж байгаа чинь 2хан сунааж байгаатай ижлэхэн тийм тань амархан байх болно гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь зөвлөгөө бол давтаж хий, багаас хэл. За 3 дахь нь гэх юм бол та одоо өөртөө байгаа тэр жижиг тэр дадал зуршлуудаа ашиглаад шинээр дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. За энэ ч нэг ийм формула байдаг. Би хичээд дараа тэгээд тэгнэ гэдэг ч юм. Жишээлх юм бол би өглөө босныхаа дараа нэг аяга ус ууна. Би орой орондоо орсны дараа нэг хуудас ном уншина гэдэг ч юм уу. Та өдөр болгон хийдэг тэр жижиг дадал зуршлаа ашиглаад шинээр дадал зуршлыг бий болгохтой ашиглаж болно. За ингэснээр та одоо марталгүйгээр шинэ дадал зуршлаа өдөр болгон хийх боломж бүрдэж байна. Тэгээд энийг автоматжуулах процессыг оруулж байна гэсэн үг. Энэ бол 3 дахь зөвлөгөө байгаамаа. За тэгээд та нарт өөрт нь ч гэсэн зөндөөл тохиолж исэн байх, эргэн тойрны хүмүүс чинь зөндөөл ярьж исэн байх. Өөрийгөө өөрчлөх гэхээр, өөртөө шинэ дадал зуршлыг бий болгох гэхээр нэг тийм мотивац дутаад, инспирэшн дутаад тэгээд за хийлээ гэж бодоход жоохон явж байгаа л тэгэл эргээд заал фочи хэвэндээ орчдөг, явж чаддгүй, нэг л болж өгөхгүй, ивэ олохгүй, ингээд байна гэж тайлбар өгж байгаа зөндөө хүмүүсийг сонсч ирсэн байна. Та бүгд ч гэсэн тийм юмтай тохиолдож ирсэн байна. Энэ яагаад ингэдэг юм бэ гэхээр тэр мотивац, тэр инспирэшн гэдэг байгаа зүйл чинь таны байрнаас чинь хөдлөхөд л тус болж байгаа. Тэр жоохон хүчтэйгээр хөдлөж байгаа л тэр зүйлийг хэлээд байгаа юм байна. Мотивац, инспирэшн гэдэг бол тийм short term буюу богино хугацаанд л үйлчилдэг зүйлийг хэлж байгаа. Нэгсэндээ машинд нэг турбо буст гэж юм байдаг шүү дээ. Маш хурдтай явхад ингээд гарч ирж идэг. Энэ зүйлийг л мотивац, буст, инспирэшн гэдэг юм байна. Харин habit буюу дадал зуршил гэдэг бол таныг яг очих зүйтэй
яг хүрх гээд байгаа газарт чинь замаасаа хазайлгүйгээр ич холбирчлгүйгээр удаан хугацаанд чинь ингээд авч явж тийм дуустгүй бензинийг л habit гэж нэрлэдэг юм байна л да. Тэгэхээр богинохоо хугацаанд ингээд үзэгдээд алга болчдөг тэр мотивац, inspiration гэдэг зүйлд найдалгүйгээр таныг урт хугацаанд чинь аваа явах одоо чадaltaй, боломжтой яг танд өөрт чинь хэрэгтэй байгаа цөөхөн хитгэн тийм сайхан дадал зуршлыг л өөртөө хөвшүүлээд авчих юм бол илүү хугацаанд, илүү урт хугацаанд та амжилттай явах боломжтой болох юм байна шүү. За ингээд би сая жижиг ийм байр болох юм дадал зуршлуудын талаар ярьлаа. Одоо харин дэлхий дээр байгаа, тий дэлхий дээр амьдарч ийсэн амжилттай явж байгаа ийм мундаг одоо амжилттай явж байгаа хүмүүсийн дунд нийтлэг байдаг юм 5 одоо ой дадал зуршлуудыг би та бүхэнд жишээ ярив. За нэгт нь болох юм бол тэд маш их уншдаг. Дундад CEO, том компаниудын дундад CEO жилдээ 50-аас 60 ном уншдаг гэсэн юм судалгаа байна. 50-аас 60 ном. Энэ 7 хоногт нэг ном уншдаг гэсэн үг. Дундаж гэж байгаа шүү. Дундаж. Дунджаас дээгүүрэн тэгвэл бүр л их одоо ном уншдаг бол таарах нь. Дэлхийн одоо хамгийн баян хүн та бүгдийн сайн мэдж байгаа хамгийн баян хүмүүсийн 2-т ордог Bill Gates. За 4-т нь ордог Warren Buffett гэдэг энэ эдгээр хүмүүс бол өдөртөө 5-аас 6 цагийг зөвхөн юм уншихад зарцуулдаг гэсэн ба. Тэгэхээр та өдөрт хэдэн цагийг юм уншихад зарцуулж ийнэ гэдгээ бас харьцуулаад үзэхэд хэлүүлдэггүй ба. За тэд маш их босдог. 2-дугаар habit. Тэд маш их босдог. За ихэнх хүмүүс мэдчихэж байгаа бах. 40 plus formula гэж нэг юм байна. Энэ юу вэ гэхээр хэрвээ та 7 хоногт 40 цаг ажилладаг бол та 2 өдөргүй хоосоонохгүй дундаж нэг юм survival хэлбэртэй л ингээд амьдраад яваад иж болно гэсэн. Уртгаа нөхөд урд хормойгоо хойд хормойгоо урд хормойгоо нөхөн гэдэг шиг ингээд амьдраад яваад байх боломжтой. 40 цаг ажилладаг бол 40 цагаас дээшээгээ ажиллаж байгаа plus гэдэг байгаа. 40 цагаас дээшээгээ ажиллаж байгаа тэр цаг, минут, секунд болгон чинь таны амьдралын ирээдүйд чинь, таны санхүүд чинь, таны мэдлэгт чинь, таны туршлагт чинь хөрөнгө болон хувирж идэг, орж идэг гэсэн. High performance people гэж нэрлэдэг байдаг тийм. Маш их ажилладаг, маш их одоо хөдөлмөрч одоо альфа төрлийн тим хүмүүс болохоор 7 хоногт 40 өдрийн хил бүр 80 цаг дунджаар 80 цаг ажилладаг гэсэн юм судалгаа байна. Тэгэхээр энэ олон цагийг ажиллахын тулд та эрт босохгүй бол таны өдөр чинь амжихгүй дуусчих гэсэн үг. Өд болтол унтаад тэгээ босч ирээд ингэх юм бол та 40 цаг битгий хил 20 цагч ажиллаж чадахгүй. Ийм байх нэ. Тэгэхээр ийм олон цаг ажиллахын тулд өглөө эрт босох шаардлагатай байдаг юм байна. Энэ дээр 3 хүний жишээ би дурдъя. Нэгт нь болохоор Virgin Group-ийн үүсгэн байгуулагч Richard Branson гэдэг хүн байна. Энэ хүн бол 5 цаг 45 минутанд өглөө болгон босдог. Харин Michelle Obama гэдэг одоо Barack Obama-гийн эхнэр Michelle Obama өглөө болгон 4 цаг 30 минутанд босдог гэсэн байна. Харин Apple Group-ийн CEO үүсгэх захирал Tim Cook 3 цаг 45 минутанд босдог гэсэн байна. 3 цаг 45 минут гэж бодоод үзтээ. Тэгэхээр та хэдэн цагаас босч байгаа вэ гэдгээ бас нэг эргцүүлээд бодоод үзэхэд илүүдэг байна. За 3-т нь тэд эхлээд өөрсдөндөө төлдөг. Pay yourself first гэдэг. Энэ бол маш сонирхолтой юм дадал зуршил байгаа. Энэ яадаг вэ гэхээр ихэнх хүмүүс цалингаа аваад ямар нэгэн орлого олоод тэрийг өөрийнхөө бүх хэрэгцээндээ зарцуулаад эргээ харсан чинь таны даасанд хийх, цааш нь хийх хадгаламжтай их мөнгө болсон байж дээ. Тэгээл дараагийн сартаа үргэлжлүүлээд ингээл яваад байдаг. Харин амжилттай явж байгаа хүмүүс эсрэгээр нь яадаг вэ гэхээр эхлээд өөрсөндөө төлдөг юм байна. Тэдний хэдэн төгрөг олж байгаа нь хамаагүй
багч олж байгаа болно, ихч олж байгаа болно. Хэдэн төгрөг олж байгаа нь хамаагүй эхлээд шууд өөрсдөндөө төлдөг. Ингэснээр танд хоёр давуу тал үүсэж байна. Нэгдүгээрт нь та ихч байсан, багч байсан ямар нэгэн байдлаар хадгаламжтай болж байгаа гэсэн үг. Хоёрт нь болохоор та эхлээд өөрсдөө төлчгөр үлдэж байгаа мөнгө чинь хэрвээ таны амьдралд хүрэлцэхгүй бол та яаж илүү орлоготой болох вэ? Яаж side hustle хийх вэ? Яаж өшөө илүү орлогынхоо их үүсрүүдийг нэмэх вэ гэдэгтээ таны толгой чинь ажиллаж эхэлнэ гэсэн үг. Ийм байдалд өөрийгөө албаар оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс хамгийн багадаа 10%-ийг цааш нь хийдэг. Тэгээд орлого нэмэгдэх тусмаа 20%, 30%, 40%, 50% хүртэл ингээд өөрийнхөө олсон мөнгөийг цааш нь далд хийгээд байдаг гэсэн үг. Тэгэхээр далд хийж байгаа нь болохоор зүгээр банкнд тэгээ хадгалж байгаа гэсэн үг биш шүү. Энийг үсээ ойлгоорой. Тэр мөнгөө тодорхой хэмжээний хоримтлал үүсгээд тэр мөнгөөрөө бизнес хийх, хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдаж авах гэх мэтлийн ямар нэгэн байдлаар тэр мөнгөө байнга хөтлөж идэг. Дасралтгүй хөдлөж идэг, дасралтгүй үржүүлж идэг. Ийм зүйл шүү гэдгийг сайн ойлгоорой. Энэ бол гурав дахь юу вэ? Дадал зуршил байна. За дөрөвдөх нь болохоор тэд мөнгө олох тэр ур чадваруудаа үргэлж сайжруулж идэг. Мөнгө олох тэр боломжуудаа үргэлж дээшлүүлж идэг гэсэн үг. За self-made millionaires буюу өөрөөрөө саятан болсон энэ хүмүүсийн дунд судалгаа аваад үзсэн чинь дунджаар 7 их сурвалжаас мөнгө олдог юм байна л да. 7 их сурвалжаас. Жишээлх юм бол бизнес байна, хамтарч хийж байгаа бизнесүүд байна, хувьцаа эзэмшиж байна, хувьцаанаас байна. За үйл хөдлөх хөрөнгөнөөс байна. За патентаас байна. Гэх мэтчлэнгээр ийм олон их сурвалжаас мөнгө олж идэг юм байна. Нэг үгээр хэлэх юм бол тэд нэг сагсанд бүх өндгөө хийждэг. Олон сагсанд ингээд хувааж хийдэг гэсэн үг. Тэгэхээр ингэхийн тулд тэр хүмүүсээ юу шаардлагатай вэ гэхээр маш их мэдлэг, маш их боловсрол, их юм уншсан байх хэрэгтэй, их юм сурсан байх хэрэгтэй, өөрийнхөө тэр soft skill-үүдийг сайжруулсан байх хэрэгтэй. Тэгжиж энэ олон мөнгөний их урсгалыг, үүсрүүдийг бий болгож идэг юм байна. За хамгийн сүүлд нь тавт нь ихлээр тэд үн цэнийг бий болгодог. Add value first гэж англиар нэрлэдэг тийм. Үн цэнийг ихлээр бий болгодог гэсэн. Энэ болохоор маркет буюу зах зээлийн хууль, за бизнесийн хууль, хорвоо дэлхийн ертөнц, байгаль их дэлхийн хууль тэр жигтэй энэ хуулиар үйлчилдэг юм байна л да. Тэр нь яадаг вэ гэхээр хүн хэдий чинээ их хэмээг, хэдий чинээ үн цэнийг өгч чадна, бий болгож чадна, хорвоо дэлхийн, байгаль дэлхийн ертөнцийн хууль нь тэр хүн буцаагаад хэдий чинээ их хэмээг өгч идэг гэсэн үг. Үн цэнийг өөртөө буцаагаад өгч идэг гэсэн. Харин эсвэргээр хүн байнгын авах өнцгөөс юмыг харддаг, байнгын авахыг хүсэж идэг, байнгын юм авахыг бодож идэг бол авдаг бол хорвоо дэлхийч гэсэн буцаагаад тэр хүмүүс байнгын юмыг авч идэг. Ийм хууль үйлчилдэг гэдэгт итгэдэг. Энэ хууль нь ч гэсэн үйлчилдэг юм байна л да. Энэ дээр та бүхэн амар олон жишээнүүд дэлхий дээр байдаг. Mother Teresa байна. Nelson Mandela байна. Martin Luther King байна. Зөндөө олон хүмүүс байна. Энэ олон хүмүүс өөрийнхөө амьдралыг бусад хүнд өгөхөд зориулсан байна. Өгөхөд зориулж байна. Ингэснээр энэ хүмүүс өнөөдөр дэлхий дээр түүх боломжлсон байна. За ингээд би habit гэж юу юм бэ? Дадал зуршил гэж юу юм бэ гэдэг талаар өөрийнхөө өөрийнхөө өнцгөр товчхон та бүхэндээ мэдээлэл өглөө. Тэгээ энэ өөрөө сэдв нь өөрөө маш том, маш сонирхолтой, унших нь ихтэй, юм гоё сэдв байдаг учраас би аль болох баг энэ тентгийн өнцгөөс ингээд базаад товчхон та бүхэндээ мэдээлэл өгөхийг хичээлээ. Эцэст нь өөрийнхөө нэг тийм дуртай ишлэлийг хэлээд энэ видеог дуусгая гэж бодож байна. Та өөрийнхөө ирээдүйг шийддэггүй. Та өөрийнхөө дадал зуршлыг л шийддэг. Харин таны дадал зуршил чинь таны ирээдүйг шийддэг. Баярлалаа.